Миний би үүлдэр худалдаа хөдөөж үүлдэр худалдааны сайд улааныг огцруулах хуулийн төслийг их хурлын дарга зандан шатарт өргөн барьсан. Тэгэхээр гурван үндслээр ер нь бол энэ улаан сайдыг огцруулах хуулийн төслийг боловсруулсан байгаа. Нэгдүгээрт нь малчтын малын үнийг унгаасан, орлогыг багасгасан. Хоёрдугаарт нь Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, дампууруулах хэмжээнд хүргэсэн. Гуравдугаарт нь Бүгд найрамдах Хятад улсын эзэдтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэдэг ийм гурван үндслээр хуулийн огцруулах хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Тэгэхээр өнгөрсөн 9 сард малын үн бол үнэхээр хангалттай хэмжээнд өссөн байсан. Өөрөөр хэлбэл нэг төлөг 100 мянган төгрөг, нэг эм хонь 130 мянган төгрөг, мөн нэг эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар тус бүрдээ 20-30 мянган төгрөгөөр унтсан байж байгаа. Бодмол нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унсан байж байгаа. Тэгэхээр энэ унсан үндсэн шалтгаан бол цэвэр улаан сайдын гаргасан ганцхан алга дарам цаас буюу квот хятад компаниуд өгсөн квотын үрээр энэ уналт бий болсон. Тэгэхээр Монгол бол нийтдээ 140 гаруй махны үйлдвэрүүдтэй. Энэний зөвхөн 12-д нь Бүгд найрамдах Хятад улс руу мах экспортлох квот олгодог. Энэ олгосон квот нь бол маш цөөхөн хэмжээний бага хэмжээгээр өөрөөр хэлбэл маш их эрэлтийг бий болгож авилгалаар өгдөг. Үлдсэн 130 гаруй компани нөгөө 12 компаниасаа мах экспорт тэдний квотоор махаа экспортлох хүсэлт тавьдаг. Тэр хүсэлт нь ямар хэлбэрээр ирдэг вэ гэхээр бид нар авилгал өгч энэ квотыг авсан учраас та бүхнээс 1 кг адууны махандар 12 юаны төлбөр авчиж өгнө гэдэг ийм шаардлага тавьдаг. Тэгэхээр адууны мах 5,000 төгрөгийн үнэтэй байж хат адууныхаа махтай адилхан үнэтэй экспортын 4,800 төгрөгийн үнэтэй авилгалыг бий болгож байна. Энийгээ төссөн аж ахуй нэгжүүд ямар замаар буцааж мөнгө олдог вэ гэхээр өөрсдийнхөө ашгийг нэгдүгээрт бууруулж байна. Хоёрдугаарт нь малчтын малын үнийг унгаах замаар энэ авилгалын мөнгийг төлж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ богд тутамд 20-30 мянган төгрөг, бод тутамд 200 мянган төгрөг унсан энэ шалтгаан нь бол цэвэр улааны энэ квоттой холбоотой. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд нэг хонь борлуулсан, нэг ямаа борлуулсан тэр малчин хүн 20 мянган төгрөгийн авилгалыг улааны карманд шууд бусаар төлж байна. Бодоос 200 мянган төгрөгийг шууд бусаар улааны карманд төлж байна. Тийм учраас Монголын малчид та бүхэн өөрсдийнхөө зарсан мал уулганыг бог тутамд 20 мянгаар, бод тутамд 200 мянган төгрөгөөр үржүүлэх юм бол хэдэн төгрөгийн авилгалыг улааны карманд төлж байгааг бас гаргах боломжтой. Хоёрдугаарт нь зөвхөн хятадын махны компаниудад зөвшөөрөл олгодог. Нийтдээ 12 компани, 9 нь Бүгд найрамдах Хятад улсын компаниуд байдаг. 3 нь Монгол сайд нарын дарга нарын компаниуд байгаа. Тэрэн дотор гэхэд хөрөн сүхийн төрсөн дүүгийн компани 5,000 тонны зөвшөөрөл авсан, тэрнийг квота зараад явж байгаа. Ийм лоурийн системийг өнгөрсөн бүх хөдөөж ахуйн сайдууд хизээч хийж байгаа юм аа. Энэ хулгайн системийг ганцхан улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд асуудалд орсон. Махны компаниуд малчтаас худалдаж авсан малаа үйлдвэрлээд 1.5 юаны ашиг болоод цаашаа борлуулалтаа энэ аятайхан ашигтай ажиллаа гэж ярьж байхад зүгээр зөвшөөрөл өгдөг хүмүүс 12 юаныг 1 кг махандар хулгайлж байна. Ийм учраас өнөөдөр энэ малын үнийг унгаасан, малчтын орлогыг хулгайлсан, дээрэс нь Монголын махны компаниудыг квот нэрийн дор үйл ажиллагааг боомлж Хятадын компаниудыг дэмжсэн улааныг огцруулах нь маш зүйтэй гэж
би үтсэн. Тийм учраас энэ нийтдээ одоо 253 мянган малчтын нэрийн өмнөөс улааныг хоцруулах энэ хуулийн төслийг өргөн барьсан байгаамаа.